Хоёрдугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс үүсгэн байгуулагдсны 30 жилийн ой зориулан бүтээсэн хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхэн үе буюу хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын 2 дугаар бүлэг эхэлж байна. Энэхүү бүлэгт ардын засагт авралын од нь халдлаа. Намын хурлыг цаазын эндэр болгосон нь. Хоморглон хядах цаазын бичиг хуульчлагдлаа. Дөрвөх хөдөлгөөн 1932 оны зэвсэгт бослого буюу иргэний дайн. Төрлөөр устгах гэмт хэргийг хэрхэн үйлдэв. Монгол Сталин буюу төрлөөр устгах гэмт хэргийг гардан үйлдэгчийг бэлтгэн тодруулсан зэрэг хэсгүүдийг сонсогч та бүхэнд хүргэх болно. Мартах эрхгүй, давтах ёсгүй түүх. Хамаг монголчууд бүү мартагтун. Дорн дахны ард түмний секцийн Монгол төвдийн хэлтсийн үйл ажиллагааны зарчим. Эрхүү хот 1920 оны 8 дугаар сар. Монгол төвдийн олон түвнийг хувьсгалжуулж тэдний дотор зөвлөлт Оросын нөлөөг дэлгэрүүлэн дэлхийн империализмын төв Аз дахь илрэлтэд тэмцэхэд дадан оролцуулах ерөнхий зорилт бүхий Дорн дахны ард түмний секцийн Монгол төвдийн хэлтсийн үйл ажиллагаа нь тус хэлтсийн өөрийн ажил хийгээд тухайн газар дээр шууд хийх ажил гэж хуваагдах бөгөөд эдгээр хоёр орны эдийн засгийн дэвшил болон түүхэн хувь заяаны үр дүн болсон онцлогийг нь харгалзах, үндэслэх ёстой. Энэ талаар юуны өмнө Монголын хувьсгалт санаа сэтгэл нь Азийн Дорн дахны олон хорны олон түвний санаа сэтгэлийн нэгэн адил үндэсний урсгалд байгаа тийм нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй болж байна. Энэхүү мал аж ахуйн орны эдийн засгийн дэвшил нь одоо болтол аж ахуйн бүдүүлэг хэлбэрээ хадгалж үлдсэний дээр нийт хүн амын соёлын ерхий хэмжээ туйлын доогуур байгаагийн ирэхээр тэдний эрх чөлөөний хүсэл эрмэлзэл Монгол Хятадын эдийн засаг улс төрийн харилцааны түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон бүхий л систем хөрс шалтгаан болж тэр мөн Хятадын худалдааны капиталыг хэрэгжиж буй тонон мүлжих арга. Засгийн газрын албадан колоничлох бодлогоор байнга тижээгдэж байгаа болохоор ард олны эрх чөлөөний эрмэлзэл нь үндэсний бие даах зүгт чиглэж Хятадын эсрэг хурц тод өнгө аястай байна. Монголд шин тотомд төрж байгаа ардын хувьсгалт нам үндэсний учир шалтгааныг өөрийн үзэл сурталын үндэс болгож байгаа нь зүйн доторх хэрэг бөгөөд Монголын дотоод амьдралд нийгмийн хандлаганд дөнгөжил илэрч байна. Монгол түмний санаа сэтгэлийн хам шинж төлөвөөс улбаалан Дорн дахны улс түмний секцийн өмнө хос зорилт тулгарч байна. Нэгдүгээр Монголын ард олны үндэсний хөдөлгөөнийг үзэл сурталын талаар эзэмдэн авч тэгэхдээ нийгмийн талыг нь бохирлож болох хортой өнгөрөөс хамгаалan цэвэрлэж эдийн засгийн тэмцлийн замаар чиглүүлэх. Хоёрт ноёд лам нарын давхаргааг сулруулан ардын хувьсгалт намын нөлөөг хүчтэй болгоход тус дэм өгөх замаар дотоодын нийгмийн ялгуурлыг өргөжүүлэх тийш уг хөдөлгөөнийг чиглүүлэх. Энэ томьёотой уялдан Монгол төвдийн хэлтсийн ухуулга зохион байгуулалтын бүхий л ажлын чиглэл аяндаа тодорхой болж байна. Дээр дурдсан зорилтын эхнийхийг биелүүлэх талаар Монгол төвдийн хэлтээс өөрийн ажилд Монголын үндэсний санаа сэтгэлийг үндэсний дээрэнгүү үзлийн өнгөрөөс цэвэрлэхийг хэрмэлзэх хэрэгтэй бөгөөд ийм учраас нэн тэргүүнээ Хятадын хөдөлмөрчин түмний санаа сэтгэлийг тусган илэрхийлдэг. Уг мөн чанараараа элдв империалистээс санархал байхгүй Хятадын тийм улс төрийн урсгалтай ихээхэн нэг толбоо тогтооход нь Монгол ардын хувьсгалт намд тус дэм өгөх ёстой.
Хятадын энэхүү хувьсгалт бүлэглэлтэй үзэл суртал тактикийн хувьд харилцан ажиллах нь хэрэв тийм харилцаа тогтоож чадвал Монголын олон түмэнд эрх чөлөөний төлөө тэмцэхдээ Хятадын хөдөлмөрчөнд авахраад өгсдөн дайснаа гэж үзэхгүй, холбоотно гэж үздэг болгож үүний сацуу өөрийн орны нийгмийн харилцааны учрыг ойлгоход тусдаа дэм өгөх болно. Ийм замаар явахдаа Хятад дахь зөвлөлт Оросын бүрэн эрх төлөөлөгчдөөр зуршлуулан хоёр этгээдийн хооронд ёс төдий хэлхээ холбоо тогтоох төдийгөөр хязгаарласны хэрэггүй. Монголчууд Хятадд төлөөлөгчдөө дагуулах замаар амьд шууд хэлхээ холбоо тогтооход нь туслах хэрэгтэй бөгөөд Хятадын хувьсгалч нартай хэлэлцээр байгуулах тодорхой томьёо боловсруулах хэрэгтэй. Хятад Монголын хөдөлмөрчин төмний эрх ашиг 1 гэсэн мөн энэ учир шалтгаан нь тус хэлтсийн өдөр тутмын ухуулгын ажил тусгалаа олох ёстой нь аяндаа илэрхий. Тус хэлтсийн үзэл санааны нөлөөндор Монгол Хятадын холбоот улсын үзэл санааг Монгол Ардын хувьсгал намын програмд нэг гол зүйл болгон оруулах ёстойг илэх нь илүүц бизээ. Монголын ард олонний үндэсний хүсэл эрмэлзэл нь улс төрийн бие даасан байдлыг байлдан олоход чиглэсэн байх ёстой. Энэ чиглэлд улс орондоо өөрсдийн маргашгүй ноёрхлын баталгаа болж өгөх үз автономи засгийн тим хэлбэрийг сэргээн тогтоох явдал хүслийн дээд нь байдаг феодал лам нарын нэгэн адил үндэсний замаар явж байгаа ардын хувьсгалт нам энэ нөхцөл байдлыг харгалзан ноёд лам нартай холбоогоо эрс огцон тасалж болохгүй. Нөгөөтэйгүүр ноёд лам нар тус намын өөрсдөө дайсагнаж хүч гэж үздэгч гэсэн тусгаар тогтнолоо олох үйл хэрэгт ардын хувьсгалт намтай хэлхээ холбоо тогтоох явдлыг амжилтанд түрэхийн нэг зайлшгүй нөхцөл гэж үздэг байна. Монгол төвдийн хэлтэс өөрийн үйл ажиллагаанд энэ баримтыг хараанаасаа гаргаж болохгүй учраас ардын хувьсгалт нам зохион байгуулалтын тодорхой хэлбэрээ олж хараах нь чадаагүй байгаа эхний үед тус хэлтэс хэвлэлээр дамжуулан ноёдын эсрэг шууд ухуулга хийх, тэдний эрх ашгийг олон түмний эрх ашигын өөдөөс дэндүү эрс тодорхой хэлбээр сөргүүлэн тавих явдал эхний үед байж болохгүй. Ийм үзэл гагцхүү аажмаар тодрон гарч ирэх ёстой. Гэхдээ Монгол төвдийн хэлтэс практикийн шинжтэй санаа бодлыг зохиох ёсоор анхааран ерөнхийдөө ухуулга зохион байгуулалтын ажлаа өөрийн гол үндсэн зорилт буюу Монголын ард олонний үзэл сурталд нийгмийн учир шалтгааны бүхий л аргаар илэрхийлэх зорилтод захируулан чухам Монгол ардын хувьсгалт нам хандахдаа энэ эзэгтэй асуудлыг бүр анхнаасаа эрс шулуухан тавих хэрэгтэй. Ийм учраас ардын хувьсгалт намын хуралдуулах гэж байгаа баг хурал тус хэлтсийн агент ажилтан нар шууд биечлэн оролцох ёстой бөгөөд намын программыг тэдний шууд удирдлагаар боловсруулж тус баг хурлаас сонгогдох намын удирдах байгууллага нь бие бүрэлдэхүүнээрээ тус хэлтсийн нөлөөг тодорхой хэмжээгээр тусгасан байх ёстой. Монголын хөдөлгөөний үзэл сурталын төвд тогтмол хяналт тавьж, хувьсгалын ерөнхий зорилтоос тактикийн зорилгыг нарийн чанд ялган зааглах гэсэн утгаар тэр хөдөлгөөнд байнга нөлөөлж байх нь хөдөлгөөний удирдагчид олон түмний дунд зохиох шууд хувьсгалт ажилдаа баримталдаг байхын хангалттай баталгаа болж өгнө. Монголын олон түмний хувьсгал санаа сэтгэл үзэл зуртал зохион байгуулалтын талаар хараахан гүйцэд төлөвшөөгүй. Монголчуудын дотор ямар нэгэн хэмжээгээр бэлтгэлтэй улс төрийн бодолгыг гадарлах ухуулагч зохион байгуулагч нар бараг байхгүй. Монгол хэл мэдэх бурайд Оросуудын дундаас ч тийм хүн хүрэлцгүйц тоогоор олдохгүй учраас эрхүүд шинээр байгуулж байгаа улс төр цэргийн сургуульд хичээлийг монгол хэлээр зааж бэлтгэх замаар тийм боловсон хүчин бий болгох нь тус хэлтсийн зохион байгуулалтын тэргүүн ээлжийн зорилт мөн. Улс төр цэргийн наад захын бэлтгэлтэй болоход зориулагдсан уг сургуулийн хичээлийн хөтөлбөрт Орос, Ираны хэл бичиг, энгийн тоо бодлоготой танилцуулах, газар зүй түүхийн үндсэн төсөөллийг эзэмшүүлэх, тухайлбал хувьсгалт хөдөлгөөний түүхтэй танилцуулах, капиталист империализмын тухай капиталист орнуудын колони бодлогын тухай ойлголтыг эзэмшүүлэх, социализм нийгмийн хувьсгалын үзэл санаа, зөвлөлт засгийн мөн чанар ба зорилт, коммунист намын програмтай танилцуулах явдалд орсон байх ёстой. Цэргийн хэрэгт хамаарах программын хэсэг нь зөвлөлтийн морин цэргийн сургуулийн програмд ойртож очсон цэргийн тактиктай танилцуулах зүйлийг агуулсан байх ёстой бөгөөд цэргийн мэргэжилтэн нарыг оролцуулснаар наривчлан боловсруулж болох юм. Уг нь бол нэг нь ухуулагч нарыг бэлтгэх, нөгөө нь цэргийн сургагч энтрийг бэлтгэхэд зориулагдсан хоёр сургууль байдаг бол сайнсан.
Гэвч хоёр сургуулийн багшлах бүрэлдэхүүнийг олж ийсүүлэхэд бэрхшээлтэй учраас дэрэгдээ төр сургуультай нэг сургуулиар хязгаарлах хэрэгтэй болж байна. Уг нь бол дорн дахны ард түмний секцийн бүх 4 хэлтэс зориулан Хятадын, Солонгосын, Монгол, Японы гэсэн улс төрийн багшийн сурагч нарын 2 сургууль байгуулж, орос хэл мэдэхгүй үндэсний грийн бүлэглэл тохирох хэлээр нь хичээл заадаг байвал зүйд нийлэмжтэй байхсан. Энэ сургуульд болж өгвөл Монгол хэл мэдэх хүнээр хичээл заалах нь зүйтэй болов. Гэвч хүрэлцэхэд тооны тийм хүнийг олоход бэрхшээлтэй учраас сургалтын 1-р хэлмэрч нараар дамжуулан 2-р улс төрийн хичээлийн асуудлыг лекцийн аргаар буюу өөрөөр хэлбэл сонсогчдыг мэдлэгийн түвшинд тохируулан лекцийг хэлцийн хариуцлагатай ажилтнаар зохиож дараа нь монгол хэлээр орчуулах заах журмаар явуулна. Суралцагчдын бүрэлдэхүүний тухайд гэвэл ард олны доод давхраанаас орос хэл жаахан чадахгүй гадарлах 50 хүртэлх залуусыг сургуульд илсүүлж тэднийг эрхүүд явуулах яаралтай даалгаврыг эрхүүгээс Монголдо буцаж очсон ардын хувьсгалт намын гишүүд болон өргөөдөх тус хэлцийн ажилтнанд өгсөн юм. Үүнээс гадна аж амьдралын маяг төрөх хэлээр халах монголчуудаас ялгарх юмар багж гисэн тэдэнтэй жишгэд орос хэл аваа мэдлэгээрээ ялгаатай өвөр байгалийн буриадуудыг сургуульд хамруулан оруулах арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хэлцээ хэвлэлийн газар нь шинж төлөвөөрөө юуны өмнө ухуулгын зорилго тавих ёстой. Учир баг буурай үндэстэн ястанд зөвлөлт орсуулсан хандаж байгаа явдлын тухай, капиталист орнуудын колони бодлогын мөн чанар түүх, Азийн дорн дахны дэлхийн капиталын тавьж байгаа зорилгын тухай, капитализм, империализмын тухай, нийгмийн хувьсгалын зорилт замын тухай, интернационализмын байгуулалтын тухай асуудалд зориулсан ном тохимол, их хурлын тогтоол шийдвэр, хүмүүсийн хэлсэн үг зэргийг орчуулан эмэгтгэж хэвлүүлэх ажлыг урьдчил болгох ёстой. Монгол хэлтсийн монгол хэлээр гаргах соннийг мөн энэ зорилтонд завхруулж, үндэсний хөдөлгөөнд зориулсан өгүүллүүдэд үндэсний эрх чөлөөний тухай асуудлыг Монголын дотоод амьдралын асуудалтай нэгд уялдуулан, харийн дардлыг устгах бололцоог феодал шашны эрхт байгуулгыг радикал аргаар эвдэх нөхцөл бүрэлдүүлж явдал холбоотой үзэх хэрэгтэй. Эхний үед тактикийн санаа бодлыг удирдлага болгон энэ асуудлыг хурц тавихаас зайлсхийх хэрэгтэй нь мэдээж боловч асуудлын мөн чанарыг өгүүлэл бүрд заавал хүндсэн байх ёстой. Үүний сацуу сонины хуудаснаа Монголын хувьсгалтад хөдөлгөөн болон Хятадын социалист урсгалын хоорондын харилцаа ажиллагааг тогтоох тухай аль аль нь гадаадын капитал болон феодалын байгууллагын үлдэгдэл эрсдэл байгааг Хятад Монголын хөдөлмөрчин олон түмний эрх ашиг нийтлийн тухай санааг тууштай баримтлан бичих ёстой. Монголын ард түмний оюун санааны соёл нь эдүгээ хүртэл шашны хоосон чанарын номхоллын хүрээнд эргэлдэж удаг зохиол нь ард түмний амьдралыг тусгадаггүй, амьдралын нэг чиглэлт хэрэгцээнд хариу өгдөггүй байсныг Монголын олон түмний дотор шашны хоосон чанарын номлолын хуучин төсөөллийг эвдэж хаях үйс амьд үг асар их хэрэгцээтэй байна. Ийм учраас дан ганц цэвэр ухуулгын ном зохиолоос гадна тус хэлтэс, ерөнхий гэгэрлийн ном зохиол хэвлэхэд зохих хэмжээгээр анхаарал тавих хэрэгтэй. Эхний категорийн ном зохиолыг уртал болгох ёстой нь аяндаа илэрхий бөгөөд энэ хоёр зүйлийн тооны харилцаач 3-ыг харьцах нэгээр тодорхойлогдох ёстой. Биднийг бодоход Монгол төвдийн хэлтсийн ажлын үндэс ямар байх ёстойг товч төдий өгүүлэхэд ийм байна.